За. Өө за. За тэгэхээр одоо маш олон хүмүүсийн хүсэн хүлээсэн сайхан сэтгэл юугээ дамжуулъя. Одон жил одоо олон хүмүүс нөгөө дулаанаа чиний танилцуулсан нөгөө сайн байна уу, хадаг хаа байна вэ гэд. Одон жил цагаан сар тулаад нэгдхэн шингээл гаргаад дуусчихъя. Энэ жил одоо та бүхэндээ хоосон алгаан дэлгэрэггүй хадаг барьдаг хоёр хон утастай морин хуураараа хорвоо хөвлөсөн. За бидний бас ярих дуртай, ярих ёстой үгүүдийн өмнөөс та нартаа сайн уу Романы манай бүтээлч хамт олонны хийсэн сайн байна уу гэдэг хадгыг танилцуулъя. Ер нь сайн уу гэж тантай мэдлээ. Сайн гэсэн хариугтан сонсъё. Ингэж уулзсан хоёр хүнийг энэ дэлхийн Монгол гэдэг, ингэж хэлсэн хоёр үгийг ч энэ дэлхийн Монгол гэдэг гэж. Яг энэ шүлэг бол маш учиртай шүлэг юм. Миний хүндэт ах та олонний одоо Өвөр Монголын багш их сургуулийн одоо олон сайхан сургагчийг хүмүүжүүлсэн манай наа үзэдлэгэр багшийн одоо бичсэн шүлэг бол дээр зууны 80-90 донд манай монголчуудын дунд л одоо энэ монгол хэлээ голох сурахгүй сураад үзүүр гарахгүй гэдэг хэллэг их явуулж ирсэн. Өнөөдөр бол манус одоо ингээд маш чармаас сурж итэл одоо хувиралтай болсон шиг ярьж үнэ л биш шүү. Энэ юм бол үндэс суурьтайгаар энэ дэлхий дээр одоо өөрийгөө хэлээ голж исэн хүмүүс байсан болов уугүй болов би сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай Өвөр Монголд бол ийм урсгал гарсан. Гэхдээ бол яг Өвөр Монголын бас шүлэг бичсэн түүх дотор бас нэг гайхалтай нэг түүх бий. Бид бас сайнын чирэн, сарын чирэн тийм ээ. 1957 онд Монгол улсын бэлгүй их номч Бямбын Өрөмчөнгөө Өвөр Монголд ирээд Өвөр Монголд босоо бичгээ маш сайхан хэрэгжилж хараад чихний чимэг болсон аялгүй сайхан монгол хэл чин зоригт өг дээц юм өг их эрдэнэ нөгөө монгол хэл гэдэг шүлгээ бичсэн байдаг. Тэр бол Монгол улсад одоо кирилл бичиг хэрэгэлсэн. За өнөөдөр бас Монгол улс бол одоо ийм уламжилт босоо бичгээ одоо сэргээж эхэлж байгаа. За тийм учраас бол энэ танилцуулах учир бол юм байна. Одоо ярьж явж байгаа юу танилцуулахаа мартцсан байна. Энэ танилцуулга сайн уу Романы хийсэн бид одоо дандаа нэг зугааллын газар нэг 3-5 зоосны нэг сонин одоо эд муутай хэрэглээ муутай хадаг одоо ингээд хүн бүхэнд үзүүн хадаг тогч өгч одоо болж хадгыг зөв хэрэгэдэг гэдэг зүгээс энэ үл юу байна гэхээр үзэмчэнд л одоо ингээд үзэмчэнд алчуур гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Энэ бол одоо торгон хадаг байна. Торгон хадган дээр бол хоёр талдаа сайн байна уу сүсгтэй энэ дээр нь юу байна уу шүлгийн бичсэн байна. За сайн уу гэж одоо Монгол гэдэг гэсэн шүлгийг бичсэн байна. Тэгэхээр бол ямар цаг үед бид өөрийгөө голж болохгүй. Яг хэлбэл хэн нэгэн хүнд одоо цагийн бодлоо айдалгүйс биш. Өөрийн одоо улс үндэстэндээ хайргүй хүн байхгүй, ээж аавдаа хайргүй хүн байхгүй, өөрийн хэл соёлдоо хайргүй хүн байхгүй. Зөвхөн энэ хайрыг бид яаж илрүүлэх вэ гэж зарим нь хайраа илрүүлэхгүй юм байна. Зарим